Салиглан долиолын он солигдож цалсан өмсгөл ертөнцийг бүрхэж оюун эрдний өнгөөр орчлон хорвоог чимсээр одоо тэнгэрийн зурус шинэн айшлан ирэхэд хэдхэн хоног хэдхэн цаг үлдээд байна. Түүнээс өмнө та бүхэнтэй орой бүр өдөш бүр хай 31-ийн шин дагууруудаа хүргэсээр байгаа билээ. Ингээ хөтлөгчтэндээ заяа миний би та бүхэнтэй сонирхолтой зочдтойгоо эргэн уулзж байгаадаа баяртай байна. Лавцгаана. Монголын кино урлагт 20 гаруй жилээр зүтгэхдээ гадаадын олон кинонд дуу оруулсан жүжигчин Оюун Чимэг. Монголын дөөрийн урлагийн Примадонна хадагтай Монгол улсын гавьяа жүжигчин Мөнгөн Цэцэг. Васабес Веранокс зэрэг энэ цагийн шилдэг хамтлагуудын төрүүлэн гаргаж дууны урлагийн эрхэм төлөөлөл урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч продюсер Наран Зун нар Happy 31-т өнгө нэмлээ. Ерөнхий ивент тэтгэгч Наран Group. Таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom. MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал. Хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. За урилгаас хүрэлцэн ирсэн зочдоо маш баярлалаа. За хамгийн ихний асуултаа уламжлалт ёсороо 2025 он маань ямар хөө жил болж өнгөрөө та бүгдийн хувьд ер нь дүгнэлт болгоод үзэгч бэлэн нартаа сэтгэлээ хуваалцвал. Би орчуулгын кинонд 22 жил ажилласан байна. Тэгээ 22 жил ажиллаад энэ жил шинэ сонин гэх юм бол урлагийн сургуульд одоо багшилж эхэлж байгаа. Орчуулгын киноноос тий одоо сурсан мэдсэн юм оюутнуудад заадаг тийм ажил солигдсон гэх юм да тийм байна. Маш хариуцлагатай албыг хашиж эхэлж байгаа юм байна. Нааштай баяр хүргэе амжилт хүсье. Тэр одоо та хоёрыг асуулт тавингууд л шууд юу хэлээ энэ шил чинь яалаа гэж бодлоо л да. Тэгээд үндэ бол би 2 дахь мэргэжлээ 2022 онд театрын найруулагчийн магистр төгссөн. Тэгээд энэ жил голцоо төлхөө яг тэр найруулагч мэдээж дуулахаар театрын тайзан дээр дуулахаар дуулна. Хажуугаар нь бас яг найруулагчийн ажлууд төлхөө орж ирсэн. Тийм болохоор зэрэг ягаад чи одоо бас өөрийгөө одоо арай өөр өнцгөөс харуулах тийм боломжтой жил маань одоо яг энэгээр үгээр эхэлсэн гэдэг юм да 25 оноор байлаа. Тэгэхээр бол удахгүй тэгээ том бүтээлүүд яард одоо дуучнараа гэдэг байсан бол найруулагчаараа давглагдаж явах. Тэр чинь одоо дараагийн зорилго мөрөөдөл болсон байгаа. Наран Зун ахын хувьд. За миний хувьд бол 25 он бол маш их тийм сэргэн мандалт. Тэгээд ерөнхийдөө бас ийм шилжилтийн жил байлаа. Хүний одоо хийсэн бүтээсэн зүйл маань явсаар агаад нэг юм бас нэг өөрийн цаг хугацаанд дуусаад ирэхэд уран бүтээлч хүн ер нь хамгийн их айдаг байхгүй юу? Одоо хоцрогдлоо ч юм уу цаг үеэс одоо ингээд яалаа хөгшөрчлөө ч гэдэг юм уу эсвэл хийсэн юм маань явхаа боллоо ч юм уу. Тэгээд миний хувьд 25 он бол ерөнхийдөө бүх зүйл хувийн амьдралаас ахуулаад одоо энэ бүх юмыг дахиад нэг юм шилжилт хийх ёстой. Тэхийн тулд асар их юм үзэж мэдэж судалж нүгийн цаг үеийнхаа яг энэ одоо онцлогуудыг мэдэх тэрийг чи одоо аливаа шин цаг болгон миний хувьд бол сорилт бөгөөд сурах ёстой юм шаардлага байдаг. Тэгээд 25 он бол бусад өмнөх жилүүдээс хамгийн их юм сорилттой жил байлаа. Тэгээд маш амжилттай давсан. Тэгээд одоо энэ оны босгон дээр эргээд одоо энх өндөрлөг дээрээс эргээ харахаар нэрээс бас юм цаг үе рүүгээ бас юм шилжиж одоо галт тэрэгний одоо сүүлийн цуваа руу өсрөж амжиж ор цаг үеийн юм руу амжиж орсон тийм мэдрэмжтэй болоос миний хувьд бол 25 он бол маш сайхан жил байлаа. Олон ч уран бүтээл хийлээ. Энэ дашрамд хоёр гахалтай уран бүтээлчтэй болон танаа телевизийн хамт олон ч гэсэн 26 он маш юм сайхан уран бүтээл тий энэ та бүгдийн хүссэн бүх хүсэл нь биелээсэй гэж хүсье. За баярлалаа. Энэ жил 19 жилдээ Happy 31 хүрж ирэх жил 20 жил болох гэдэг байна. Тэгээд түүний бараг ихэнхт нь бараг манай хоёр гавьяат маань бараг зочноо орсон байх ч би. Тоог нь бол би хэлж мэдэхгүй байна. 3 дахь удаагаа юу. Happy 31-ийн тавилга сууж байна. Яг одоо ийм киноны дуу оруулагчд ингээд зэрэгцээд орж надад их гоё санагдаад байна л да. Нөгөө хоолойг нь таних гад үздэг кинон дээр зааж байгаа энэ. Анаа жоохон дарж яриад байгаа юм тий.
Тэгээд хоолойг таних гал түрүүн сошь битэр чинь мейкапын өрөөнд ингээл хамт байлаа. Юу лээ яг ямар дүр дээр сонслоо, ямар кинон дээр сонслоо гээл. Тэгэл ингээ харахлаар ерөнхийдөө дигц мигц тэр хиллэг мэллэг аягүй гоё цаана мэрэгжлийн хүмүүс их гоё яагаад байгаа юм. Өөрт чинь ч гэсэн уран бүтээлийн өндөр амжилттай яа. За баярлалаа. Бүлийнхэн амар ядаргаатай байдаг бах тий. Өдрөө бол юм кино дотор байгаа юм шиг. Хөөе цаагаа уугаараа гэх тий. Миний охин ингээд дуудсан тийм миний хүүхдээ одоо хинэ Эсвэл кино сонирхолгүй болчих юм эсрэгээрээ. Айгуу тийм анзаарахгүй болчдөг байдаг юм шиг байлаа шүү. Би бараг энэ одоо миний дуу штэ гэж хэлэхэд баг тийм үг хин тийм. Айгуу тийм хинэггүй талдал байгаад байдаг шүү. 100% жимсээрээ гранины жуусыг уугаарай. Мөн сахарын агуулгын хамгийн багатай кола, Big Force Classic Cola-г бас ууж болно шүү. Баярлалаа юунд итгэгч нарын. Нүнтэйгээ бас За. гранины жуусээрээ дайлээ. За 1874 оноос үүдэлтэй энэ Big Force Classic Cola баг анхны колонуудын нэг амтаа одоо хүртэл өөрчлөлөөгүй хадгалсан ийм гайхамшигтай амттай. Кола байгаа, гранины жуус байна. За тэгээд би энд зочдоо баярсан талархсан сэтгэлийг илэрхийл мерсигээрээ дайлж байгаа шүү. Өөртөө олон жил мерси эзэнтэй Тэгэлгүй яах. Одоо энэ олон төрлийн амттнаас нь одоо тэгээд дуртайгаа сонгоол та бүхэн маань аваарэ. Наран зам битэрийн голд сугацаа 2 бүсгүйн гараас дайлуулаад сайхан дунд нь сууя гэсэн чинь өөрөө аялаад өгдөө маш их баярлалаа. Энд чинь л одоо кавалер үстэй. Энэ одоо ийм юу юм ээ? Өөрөө ирэхгүй рефлекс болцсон зүйл юм. Тэгээ энийг би бас их нэг Японд байж байгаад анзаарсан юм. За. Ер нь монголчууд бид нар чинь ингээд нэг юм эмхтэй үнтэй ширээндээ суухтаа үйлчлдэг ингээ яа харахгүй нэг тийм юу байдаг штэ. Японд нэг баахан нэг идэж байгаа сууж исэн ингээд Япон хүүхнүүд ингээд надад ингээд үйлчлдэг. Японч эмхтэй хүн илүү үйлчлдэг штэ. Тэгээ өөдөөс ингээ баахан бас юм ирчүүд суудсан ингээд хоол идэж сууж ирсэн. Би нөгөө рефлексээрээ энд бүр чинь юу л дөрвөн хүүхэн сууж дөрвөлөнд нь үйлчлэхгүй юу. Тэгсэн чинь л зүгээр нөгөөдөлч өстэй. Яам хамаг ирээтэн энд өсөөд нөгөө цаатлын нөгөө Япон хүмүүс нэг тийм сонин байдалд орцсон. Нэг юм үйлчлдэг хүмүүс нэр авахгүй байдаг. Япон эмэгтэйчүүд нөгөө монгол ирчүүдэд айгуу татагтаа дуртай болоод байгаа шалтгаан нь бас энэ юм биш үү? Гэтэ хичнээн ёс заншил байсан ч гэсэн эмэгтэй хүн бол эрэгтэй хүний зүгээс юм соёлтой үйлчилж байгаа, хүндэлж байгаа энэ юунд бол маш их дуртай байдаг шүү дээ. За өнөөдөр хоёулаа 3 бүсгүй сайхан үйлчлээ шүү хоёулаа. Инхээр ч амжилттай Энэ шилжээд хоёроо байхаас сугдаал гараад байна. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Force Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. Гой бэлгэнүүд авнаа. Гинтийн бэлэг дүүрэн цаг хугацаа өнгөрнө. Гэтэ зүгээр өгөхгүй Зүгээр өгөхгүй бас цаг хугацаа би. Гинтийн бэлгэн дургуун байхгүй бах. Тийм шүү дээ. Манай нэвтрүүлгийн Би бол уучлаарай. Гинтийн бэлгнээс их айдаг. зориулаа бэлэг болсон байгаа. Энэ одоо өрөөний аль нэг хэсэгт нууцсан байгаа. Тэгээ та хэд маань босож яваад яг өөрийнхөө нэртэй бэлгийг олж аваад буцаад хүрээд ирэх юм байгаа. Өөрийнхөө нэртэйг л олох юм уу? Одоо бэлэг Наран зөнгөлийг олчвол дугаал байх юм уу? яг гоо таны сайхан сэтгэл хөдлөл энэ таны бэлэг байна гэдэг бэлгийг өгж болно. Бэлгийн доотлол таны нэр ол бичээтэй байгаа. Тэгээд битэрийн жигүүрээс илүү та гурын сууж байгаа жигүүрт Хой талд чинь илүү байгаа шүү байгаа гэж гэж бодоод. Чигтээ одоо тэгээ босоод хайгаа. iPhone оллоо. 17 юу? Хөөе наран зүгтсэн баг чинь. Тий. жижигэн дөрүүлж хайртай. Дараа нь энэ хайж байгаа процессыг нөгөө нэг 2 гар утастай болол болсон гэж. хурдан хөдгөж мэдлгөл нэг хүмүүсийн нэг генетик хүргэсэн болох юм биш үү? Үгүй тийхгүй зүгээр л яг ингэж Гайгүй. Тий маш ойрхон байгаа. Тий одоо босоод хайж болно. Тий бит хоёр зүгээр босоо явж явах чинь одоо ер нь тийм далд бол нуусан зүйл байхгүй. Нүдэнд бол ийлэл бий. Тий. надад ч юм бол биш байгаа. Оо иймэрхүү Ганцхан ширхэг бэлгэнүүд бол зөв бий. шүү. нэгхэн ширхэг бид Зуах юм бол нэг хацныг тийшээ явуулсан хаашаа явчих. Хамаг том хайрцгийг авч барьж аваад үгүй л энэ да. За гавьяат маань тэндээс нэг хайц болцсон шүү. За оюунагийн бэлгийг олцсон бол л та гин тийм бэлэг тийм ээ. За бэлгээ олчихсан бол Олцсон уу манай? Миний байх шиг. Оо загварлаа олцсон байна. Баяр хүргэе. Би Тэг ширээн дээр их одоо амттнуудад тойрол сууж байгаа л олчлаа штэ энэ одоо. за ерөөсө босхгүй жаа олчих юм уу? Теглээ.
Ширээнд дор байсан. Гэтэ бид хоёрын хайрцагнаас шипи авчлаа тий. Үгүй энэ доор гэж сая. Тийм үү. Дотор байгаа хамталтанд нэрсийг бол та бүхэн зориулагдаж байгаа. Харин бичсэн тэр өгүүлбэрийг одоо олон нийтэд уншиж танилцуулаад тэр талаар ярилцъя гэдүүлээ. За оюун хайрчаас эхлэе. Асуулт нь юу чинь? За дараагийн удаа өөр хүнээс эхлэе. За ингэсэн байна. Happy 31 нэвтрүүлгийн шинэ жилийн ширээнд ямар киноны аль дүрийн цор ганц өгүүлбэрийг яруу тодор хэлэх вэ? Энийг нэг хэсгийсээ явж үзүүлнэ гэж Маш гоё асуулт байна. Яг өөртөө зориулсан асуулт даалгавар. Лизагаар явах нь дээ. Лизагийн дүр. Сүүл одоо сүүл явж байгаа. За би жоохон бодох идэх үү? За тэгээд Ямар ч байсан тэрийг бол маш олон хүмүүс одоо хүлээж байгаа шүү. Хүлээх байх тийм ээ. Гэтэ цээжлэх гэхээсээ илүү та нар уншаа явцдаг байхаа тий. Тий, ер нь бол тийм. Яг өөрөө зохиогоод үйлбэрээ бол өөрөө зохиогоод за би тэр дүрээр шүү. Хоолоогоор тий одоо Пушкаревагийн хоолоогоор мэдлэгээр дэвшүүлье юм уу. тий. За эсвэл одоо юу гэдгийг 7 одоогийн Цасангаагийн хоолоогоор Тэр нь гоё юм биш үү? гэдэг ч юм уу. За харин тийм яа одоо тэгээд Цасангаагийн хоолоогоор Бид хоёрыг За их ч жоохон бодчих. за тийм. Мөнгөн цэцэгчийн асуулт юу гэсэн бэ? Минийх тийм бас л нөгөө эмэгтэй хүн толгойтой асуулт байна. Тэгээд та 2025 онд дэлгүүр хэсэгтээ хэрэггүй зүйлд мөнгө өрж хувцсны шкафад өргөхөд хэр их хувь нэмэр оруулсан бэ гэж байна. 25 онд ер нь бол дэлгүүр маш бага хийсэн. Ер нь бол нийгэм өөрчлөлтүүд нөгөө шопинг чинь нөгөө гэрт ороод ирсэн шүү дээ. Онлайн, энэ тэндээс ялангуяа манайх чинь хүүхнүүд олонтой манай театр чинь 280 гаруй ажилч дуран бүтээлчтэй. Тэгээ тэрний бараг 100 бараг гарan нэлээд холд авсан бүсгүүчүүд байдаг. Манай театр дээр их явуулын дэлгүүрүүдийг хийрдэг. Тэгээ бид нар чинь уран бүтээл, ажил, амьдрал гэхлээр яг үнийг л хотын төвжирэл хизээд нь бараг дэлгүүрээр явах уу? Өөрөө хурж ирж үйлчлдэг болсон. Хурж ирж үйлчлдэг болсон. Ер нь бол таалагдахгүй маань их авдаггүй. Наран заахын асуулт юм гэж байна. Минийх Гурав дахь асуултыг сонирхол татж байна. миний асуулт бол их далийн асуулт. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. За. Тийм үү? Мэдээгүй шүү дээ. Мэдээгүй шүү дээ. Нарлаг зуныг мөрөөдөгч нийслэлийн иргэн та. Би баг амар тийм нарлаг зуныг мөрөөдөд. Үгүй нэртэй нь холбогдсон байна. Харин тийм байна. Энэ нэг хурл их л санаа тавьж. Тэгээд нийслэлийн иргэн та уушгаа хамгаалахын тулд өвлийн улиралд ойролцоогоор хідэн ширхэг амны хаалт илээдэг байж. Амар явж ирсэн төгс. Гүн ойлгомжтой шүү дээ. Одоо өдөрт бол тэгэл заримдаа нэг заримдаа хоёр тий. Хайн нөгөө өмрөөс чинь энэ тэнд маска хайн. Тэгэхээр өвөл бол ер нь амны хаалт бол зайшгүй Наран заахын хувьд болохоор ерөнхийдөө бол маскыг бол байнгын зүүдэг юм байна тийм үү? Унтахтаач. Нойлд бол байнга зүүж орно. Түнгэс харин масктай орж ирсэн би тэгээд хаахаа. Яг юу би маскыг бол ихэвчлэн бараг жилийн 4 өдөр л зүүдэг. Тийм үү. Яг нэгдүгээрт арьсан хамгаалдаг. За тэр нь алхахаар замын хажуугаар нөгөө машины утаа их муу гэдэг нэг юм харцсан. Тэгээд ер нь бол тэр утаа бол ер нь ингээд юм өсөөгөө орж идэг. А нөгөөтэйгүүр би чинь бас юм нэг юм хурган олонний танил юм байна. Тэгэхээр нөгөө явж хахад ингээд хүн амтч одоо ингээд тэ өстө нэг селфи тгөөд ахаа сайн уу маань уу гэл би ч нэг өөрөө ингээд ийм их юм бодож алхах дуртай байхгүй. Ер нь би хамгийн сүүлд юу хэдэн жилийн өмнө юм бэ? 3 жилийн өмнө машина зараад тэрнээс би машин аваагүй байхгүй. Тийм үү. Тийм яагаад вэ гэхээр юус алхаж ийсэн дээр юм байна гээд. Тийм учраас нөгөө чөлөөтэй өөрөө байхын тулд ингээд бас Хурган Майкл Жексон шиг хамгаалт хийх. Ахаараа та манай нэвтрүүлэг рүү ирэхдээ бас алхаж ирсэн юм шүү дээ. Танаа нэвтрүүлэгч би өглөө 6 хагас алхах гэсэн. Тэгээ ер нь бол амны хаалт бол одоо орчин цагт хэрэгтэй. Би ч гэсэн баг л тогтмол зүйдэг. Алин уран бүтээж бид бүхэн орой үдж тоглолттой магадгүй одоо энэ инфлюензийн вируснаас тий одоо ямар ч вирус гарах юм бэл мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол амны хаалт бол одоо энгийн наазах хэрэгдээ болцсон шүү гэдгийг хэлэх зүйтэй баха. Коронавигоос хойш ялангуяа. Тий ер нь бол тий амьдралын салшгүй нэгэн хэсэг болцсон. Бараг л хүзүүний зүйлэгдэх шиг болчиход байна шүү дээ тийм ээ. Ийм сонир асуулт байна. Тийм маш сонирхолтой асуулт байна.
Гоё хариулт өглөө. Одоо би хариулах хэрэгтэй. Тий. Миний ингээд дуу оруулсан кинонуудыг хинхэн яагаад ч мэдэхгүй надад дунд нариулагч надаа эсрэг дүр өгдөг байхгүй юу? За. Нэг тийм шулмслаг ааштай одоо жишээлбэл Пентхаус дээр гэж яхад Чансожины дүрийг тэгэл бурхан багш дээр гэхэд одоо Мангалагийн дүрийг Цасангоо дээр гэхэд жишээлбэл шулмсын энэ дүрийг гэх мэтчлэн ингээд дандаа нэг тийм байдیں۔ За тэгээд яг ингээд нэг шулмсын Хоолоогоор. тэгээд нэг охины хоолоогоор шинэ жилийн мэнд хүргэх гэж оролдъё. За. Happy 31-ийн орой. Шинэ жилийн оройг хамтдаа өнгөрүүлж байгаа. Эрхэм зочид. Та наран зун. Та мөнгөн цэцэг хоёр хөтлөгчдөө энэ оройн гал халуун мэндийг хүргэе. Зүрх аваач. Нэг шулам хоёр болдог болсон. Стерео сонсогдсон байсан. Зүгээр явсан. Даруун чихэн дээр байсан чи шууд стерео. Тий, стерео болоод зүрх авах. Яа, чи болтой. Тэгээ дараас нь та нотаа. Энэ ингээд биш үү? Инхний дараад мөнхийн өгсөн ч уухгүй те. Уухгүй те. Яг ийм хоолоогоор хийсний дараа Яг Та мундаг байна. одоо нөгөө бурхан багшийн нөгөө дуу оруулсан Мангалагийн яг юу орж ирж байгаа байхгүй юу? Тийм байна. Сая жигрээс үлээж явсан ах болов. Юу юу вэ гэдэг чинь. Хүүхдийн хоолоогоор дуурах гэж чи. Өнөөрөө ээж аавтайгаа нэвтрүүлгийн үзэн суугаа эрхэн найз нартаа хүүхдүүдтэй аав ээжт нь шинэ жилийн баярын мэнд хүргье. Баярлалаа. зарим нэг реклам шиг сонсдог. За баярлалаа. За баярлалаа. Энийхэн төлөө гранийн чи хамгийн хэцүү. Гэхдээ маш гоё байна. Гоё тий. Манай нэвтрүүлгийн рейтинг айгүй өндөр болоод шинэ жил рүү нэлээд төхөж гарах байх гэж бодож байна. Манай хоёр хүүхэн бүр рефлексээр гартаад юм бариад ингээд ундаа багчдаг. Ингээ сая бол юу гранийн би бүр ингэчгээд би нам ундаа байж тээ гэж байдаг. За бүр сурцсан байна амар. За шампансганд арай хүрч амжаагүй байна. Яалтчгүй үг хэлээ дараас нь. хайр бүр рефлексээр багын тийм босоод ингэх гээд байгаа юм. За манайхан бол нэг. За одоо дараа нь нандигараа нэг хоёр хоолоогоор үг хэлүүлдэг ч юм уу тий. Маш сонирхолтой даалгавар тэгээд асуултанд маш сонирхолтойгоор хариулсан 3 ордогчтой. Маш баярлалаа. Дартс шидэх тэмцээн байгаа. Тэгээд хамгийн сүүлд хизээ дартс шидсэн бэ, цэцмэрэгний хизээ сорьсон бэ. Манай урлагийн жиөр нь бол урлагийн соёл урлагийн өдрүүдээр бас чуулдаг, нааддаг тий. Тэр үед мэдээж 3 төрлөөр бол нааддаг. Харин дартс сур харваа энэ бол баг харваагүй хааж байна гэж байна. Одоо сүүлийн үед чинь ингээ студиуд ерөнхийдөө нөгөө киноны завсраар ингээ дартс шийддэг ингээ студиуд дартстай болсон байхгүй юу. Гэхдээ штэ нэг юм хэлэхэд би шийдэж үзчихсэн хизээч онж байгаагүй. За тэгвэл аз таахгүй юм байна. Таахгүй байна. Чи ингээ мань хоёрыг тайвшруулах. Өөрөө л улаан дарцсан нэг. Тийм байна. Гүгүйс би нэрээ ерөн тоглоомны нэг сонирхолтой хүн биш. Энэ дарц маань зүгээр оноо цуглуулахгүй. Онооны оронд гоё зургнууд бий. Та аль нэгийг нь онох ёстой. Мэдээж гоё бэлгэний цаана гинтэн бэлгүү, гарын бэлгүү эсвэл шийтгэл үү аль нэг нь байгаа. Тэгэхээр та бас зүгээр. Тэр онч тийм болоо. Тий. Тэгэхээр одоо бүгдээрээ ихэвчлэн дандаа манай оюунаас эхлээд байгаа учраас гавьятаас эхлэе гэж бодож байна. За ингээд таныг дарц шийдэх тэмцээнд урьж байна. 22 онд хамгийн сүүлд шийдсэн. Манай театрын нөгөө аврах шалгаруулах. За та энэ 2 дахь зураасны ард. За бүр зураас мураас энэ бүр. Нилээн ороос өндөртэй учраас би жоо хоошлуулад байна. Хэврээ та хүсвэл урагшилж болно. Эндээс үү? Дөрөв наа чи бүр хялбархан болоо явж штэ тийм ээ. Тий. За та жоох наашаа авчаар. Өшөө наашаа. За ингээд хамгийн ихний сумаа та ер нь алийг наваа гэж бодож байна. Гэрийн чүү, цасаа охин уу, гацуу руу тэр бэлгийн оймс уу, Гой сүлд мод авъя гэж. сүлмүүд оё бэлэг байгаа гэж бодож Ягаад байна. тэгэхээр хоёр сүлд мод байна. Аль нэг нь Аль нэгийг л онох. шийтгэлтэй шүү. Аль нэг. Аль нэг нь. Аль нэг нь шийтгэлтэй, аль нэг нь бэлэгтэй байж магадгүй. Яа, яг уг нь хажууд нь онсон шүү. Яг нөгөөдх төр очин. Би уул нь Уг нь мэрэг баримжаа байна тий. баримжаа байна тий. За би танд хоёр дахь боломжийг олгоё. За. Нилээ хүчтэй шидэж вэж
зоогдох нь шүү тийм ээ. За эхний сум моновчгүй. Хоёр дахь сум. Өвлийн үг нь. Өвлийн үг нь харах оног байна. За ингээд хамгийн сүүлийн боломж 3 дахь. Тэг юм онохгүй бол боломжууд өгöd байх юм. Тань шийтгэл очино доо. Оо. Яа. Хамгийн сүүлийн сум. За Америкс ер нь бол яг энэ 25 энэ улаан оймсон дээр их төхөөд байгаа тий. Энийг авчих уу? Тэгээ. Төхөө. За. За шагнал байгаасай. За ийм байна. Юу юм шагнал Ийм байна. харагдахгүй. Харагдахгүй байна уу? Уншигдахгүй байна уу? За би нэг нандад өгчий. За манай нандад мөн уншиж танилцуулна. За таны судалдаа суулгаж өгч байна. Юу байгаа юм бол? За шийтгэл таарсан байна. Оо. Шагнал Би гэж арай хурдан нөгөө доот өгүүлбэрийг уншиж хуулаа гэд. За та Санта Клаус руу уцаар ярьж гин гэж төсөөлөөд 10 секунд уцаар ярина гинэ. Тань 10 секунд Санта Клаусаас хүсэх хүсэлт байгаа юм байна гэж ойлгож байна. Эний утас дуурайх тах шиг байх юм. За ингээ Санта залгасан байна. байна уу? Хөөе ямар гоё юм бэ? Та нэр муу юм уу? Хөөе. Энэ жил нөгөө нэг жоохон зээл хойл бүх юмыг ингээд цэглээд өгөхийг одоороо. Тэг 3 хүүхэдтэй шээ би 3 хүүхэдтэй. Гурван билег явуулаад намайг өсгөж мартаараа. Америк виз юм. За наран зүүн Америк виз. Тий 10 секунд дуустаа. Бишээ надад биш би ч юм бүр баг. За бааларс хилцсэн. Одоо чамд виз. Бас найзах хүслийг бас биелүүлэх гээд байна. Тэ бас найзгаа бодож ин гэдэг чи аюу сайхан сэтгэлтэй. За наран зоох. Би юу? Тий. За Сая манай чи юу онцлоо өмсөө? Сахан сарын өмс гэдэг авлаа гэсэн чинь. Юу? За одоо тий өмс Чинь тэгээ ер нь бусдад тавихгүй юм уу? Тэгэхгүй. Тий одоо үлдсэн за За нааш. би ч бас хараа муутай. Шил мэл хийж байгаад нилээн бас. Таны За хүсэл. хаана? За энэ хар зураас нь яа. За. Дээрээс гринч, энэ хонх, том гацуур, цасан өгөн, цасан охин алийг нь жонж болно. Ард нь юу ч байж магадгүй. Өө бүр даваа. За даваа явчих. За цасан өгөн. Цасан өгөний цохон дундуур явлаа. За шийтгэл. Дөө гарын бэлгөө. Өөрөө харчлаа л та сая. За. Наран зоох маань үнэхээр аттай байна. Гарын бэлэг. Гарын бэлгээ. За. За гарын бэлгийг нь Мерси биш шүү. мерсигээр Буугаад мерси авах. За. Мерси. Төрөнөөс хойш арьсантай анхаарат байгаа шүү дээ. Тий. Янда. Ой. Арьсал гээд байгаа. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч ургамлын гоо сайхан Еврошиг танд бэлгэлж байна. За баярлаа. За баярлалаа. Баяр хүргэе. Энэ их дэлгүүрийн хажууд анх нэг жил юу лээ? Тий. Баруун уталт байна. Байгаа Одоо ч юу. байгаа. Тэгэл одоо Монголд бараг л анх удаа юм гадаад нэр бичигдсэн дэлгүүр бараг л юм шүү байсан баг шүү те. Тэгэл байх уу. Тийм бага багт л анх орж ирсэн. Энэ олон жил болсон. Тэгээд Еврошийн хамт олондоо шинэ оны бас минь төргий их баярлаа. Оны босгон дээр бас яндаатай байлаа. Тэгэл Болгон сууд. Ойн агч маань Яа найзаа өөрий. Сүүл нь яаш харуулж ин да. За тэгээд студийн хүлээлгийн өрөөнд кофе цай ууж байхдаа бол дарц зөмдөө шидсэн гэсэн. Одоо тэгвэл тэрний Тэр ижлийг чинь ерөөсөө юу ахгүй юу? яа гринчийг бол шүргөөд өнгөрсөн шүү. За ер нь бол гринч рүү тийм байх тий. Нилээн сайн За бэлтгэл. одоо аль нэгийг нь оноё тий. Тэр яг тэндэл яваад байгаа байхгүй. За гэрэнч. Оо за гацуур шүү. Нөгөө миний хараадсан том ялк. Гринч рүү явсаар нь байгаад гацуур дээр буусан. Харах үлээ би артлаа. Ши. Ши юу шаё. Нөө орчуулгын киноны үеч нөө өгүүлбэрийг шууд тэр чигээр нөгөө бүхлээр нь хараад уншдаг учраас би цаг бол хараа сайтай учраас би аль болохоор хурдан л авлаа л байсан. За энэ шийтгэл бол ер нь бол танд маш их төхөм шийтгэл байна. Таны мэрэгжилтэй их холбоотой юм байна. Зөв шийтгэл эзэндээ очижээ. Тийм. За та хэр сайн гадаад хэл сурах болцоотой хүн бэ гэж. Тэгээд Happy New Year гэдэг үгийг дараах олон орны хэлээр хэлж үзүүлнэ үү гэсэн байна. За энэ доор нь бол бичээтэй байгаа. Азербайджан хэлээр. Тий. Яг л тэр орны бүсгүй хэлж байгаа юм шиг тийм ээ. Тато. Наран зүү.
Кеконтон тун номин тун. За эхнийх нь хаанахаар. За арабаар. За. Арабаар би танартай шинэ жилийн мэнд дэвшүүлье. Арабаар. Синатун жайдатун сайдитун. Юу наац юу араб. Наац студент камбожаар басна. Гэ за пошор гэж байна. За. За почи ятад яаж банга орсон сүгшээд Шесткего найлипшего в новый року. Атогч юм шүү. Болж байна. За тэгээ шинэ жилийн минь is новый годом happy new year. За баярлалаа. Баярлалаа. Баг шийтгэлэхээс илүү баг бэлэг байсан Харин шүү. Тийм ээ. Гэтэ маш гоё шийтгэл шүү дээ. Яг таасан шийтгэл Тий. Шийтгэлийг маш амжилттай гүйцэтгэлээ. Хоёр эмэгтэй орлогчтой маш их баярлалаа. Энэ их авьяас, энэ их хичээл зүтгэлийг мэдээ зүгээр өнгөрүүлж болохгүй учраас бэлгийг нь өгье. Үгүй юм уу? Таны хэлэхгүй дээ. танаас авсан байж. Харин тийм Ганцаараа би ээ. тэгээд. Яа Баярлалаа. Евроши. Евроши. За маш их Ширийн бэлэг. баярлалаа. Дэх түүний дээд. За ингэж нэг наран зунтай адилхан. Харин би ч бүр нэг юм өмнөөс нь дуруутай юм шиг мэдрэмж аваад. Түрүүнээс хойш л таны бэлгэн дээр л ингээд дөрөв нүд буугаад байсан юм аа. Тий. Үйлдэлбэрээ үзэгсэлэнтэй байлгая. Евроши. Дур булаам төгс төрх. Түлип. Таны гоо сайхан хувьсэл хийн. Эвлүү дээр. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор та хидэд маань зориулсан онцлог мэдийг бэлтгэсэн байна манай нэвтрүүлгийн хамт олноос. Тэгээд та хэд маань онцлог мэдээгээ уншаад ер нь зөв юм бичсэн байна уу, буруу юм бичсэн байна уу ер нь. Энд дээр тайлбар залруулга Тийм, хийх нэ. За их л уншиж танилцчихъя тийм ээ. Өөрсдийнхөө тухайн онцлог мэдээнүүдийг дөнгөсөө уншиж танилцлаа. За одоо ганц залуугаасаа эхлэе. За. Дундаасаа эхлэе чи тийм ээ. 2025 оны онцлог мэдээ хүлээ авцгаая. Өөрийгөө муудуулдаг гэж боддог байсан чиг тайзан дээр гараад төмний өмнө дуулах хүн байна уу тамнэ. Тэгвэл өөртөө сайн дуучин биш гэсэн даруухан тодтгол өгөөд баг тойргоос эхлээд плей тайм дээр хүртэл гараад дуулчихдаг Монголын цор ганц хүн бол мэдээж хөгжмөн зохиолч Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн продюсер мистер Царайлаг Наран Зунгаас өөр хэн байх вүлээ. Өөр дээр нэмж мэггүй. Байгаагүй тийм. Жохон зассан. Энд чинь бас эвгүй юм биш Харин үү? Мэдээгүй. ер нь бол яг хөө би бол мэдээж яг л одоо юу гэх юм мундаг дуучтай хажууд бол дуучин биш. Гэхдээ бол нөгөө алтны хажууд гуйл шаарлах хөхөрдөм байлээ. Цайрж мээрээ. Тэгээд яг хоо дууга зохиосон дууга дуучтай одоо бас нэг аялж үзүүлэх демо гэсээр хагаад бас нэг юм энд хурган нэг болчин бас суучдаг. Нөгөөтэйгөр бас яг хоо бага бахта бас продюсент чарлж ирсний нэг жоохон тийм юугаар дуулж үзсэн чинь ер нь бол яг хоо дуучин биш. Гэхдээ бол цаашдаа бас ингээд юу тоглолтын одоо шоуны ертөнцийн хаалгыг зад өшгөлнө гэж Угаасаа өвшөлдсөн байгаа шүү дээ. одоо тийм одоо тоглолтоор гэх юм уу би чи хүн тоглох тал дээр илүү ажилласан олон жил тэгээд өөрөө тайзан дээр гарч тоглох дуулах энэ ертөнц рүү одоо эрчимтэй сүүлийн юунд орсон тэгэхээр энэ бас үнэн зөв мэдээлэл байна. За дараагийнх нь 300 гаруй дуу зохиосон хөгжмийн зохиолчийн карьерийн дэргэд дуучны авьяас өөрт нь дулмгхан санагдсан байлгүй дээ гэнэ. За доошны гэдэг гараа. Энэ худлаа гэж 300 гэдэг нэг чапак юм яриад. Ерөнхийдөө би бол яг өөрийнхөө тооцоолол ярихад нэг 2 жилийн өмнө би нэг 700-аа дуу зохиосон гэж хэлсэн. Одоо өнгөрсөн хугацаанд нэг бас нэг 50 гаруй юм хийлээ. Тэгэхээр нэг одоо нэг 750 гаруй дуу бол хавцаа байгаа баг. Гэхдээ Балхан хамтрын хажууд бол одоо юу ч шүү дээ. Тэр биш нойл ороод гарахтаа 2 дуу хийдэг хүмүүс. Мундаг хүмүүсийн хажууд бол юу ч биш. За ямар ч тач энэ жил энхүү тайзан дээр
хэдэнтэй гарч өөрийгөө тааруухан дуучин гэж олон батлахыг хичээсний зэрэгцээ мөн продюсерийнхаа хуваар бол үдэнд нь торсон ямар ч артистыг баараагүй бат араанд нь оруулж алдартан болгодог гэдгийг Wasabi-с хамтлагийн араас энэ онд хөгжмийн ертөнд шинэ салхи сэвэлзүүлсэн Veranox хамтгийн уран бүтээлээс тов тодорхой батлагдлаа гэнэ. За энэ ерөөсө бүх юм нь үнэн тодорхой сайхан бичсэн байна. Манай Wasabi-ийн охтууд маань сая Японд 2 жил хагас одоо уран бүтээлээ төрөвж тэнд бас зах зээл гарах гэж бидэнд бас маш их цаг хөдөлмөр мөнгө өрөөд ирлээ. Тэгээд мэдээж Монгол улсыг төлөөсөн соёлын элч байсан учраас бас тэр ажлаа хийж жагаад ирсэн. Миний хувьд бол энэ хооронд одоо сайлын үнэгүй болсон хөөрхий би. Wasabi-ийн юугаар хайдлагаар амьдэрдэг байсан амтэн чинь хоосроод шинээр хамтлаг нээхгүй бол болохгүй. Тэгээд Veranox гэж одоо ийм synth pop чиглэлийн яг амьд тоглолтын ийм хамтлаг байгуулсан. Тэгээд энэ маань өөрөө их онцлог хамтлаг байгаамаа. Энэ дээр та хэд бас нэг сюрприз нууц энэ юунд бас задлаа гэж бодож байна. Ихэнхдээ хамтлагууд бол ингээ яг хамтлагаар байдаг бол энэ хамтлаг нь өөрөө бас ийм юуны дүрийн хамтлаг. Дүр гаргаж явах нь. Тий. Тэгэхээр одоо Veranox-ийн YouTube одоо channel дээр нь Veranox гэж бичээд ороо харах юм бол тэр кинонууд нь ингээд зохиол нь эхлээ явж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бүх одоо цомгийнх нь бүх дуу гарцсан. Тэгээд дуу болгоно нь өөрөө тэр зохиолын хэсэг. Тэгээд энэ нь өөрөө юм комик буюу тийм анимашнаар одоо бүтэн зохиол явж байгаа гэсэн. Одоо Gorillaz маягийн Gorillaz гэдэг бол яг Gorillaz ч юм уу дөрөв. Энэ бол бүр зохиолтой явж байгаа. Тийм одоо нөгөө таны 600 хэд гэдэг шиг. Одоогийн байдлаар 7 анги гарах төлөвлөлтөө. Тэгээд энэ маань өөрөө 2 хамтлаг болчихж байгаа. Нэг нь болохоор тэр дүрийн хамтлаг буюу тэр юугаар зохиолоор нөгөөт нь яг тэр дүрээсээ гарч ирсэн амьд одоо уран бүтээлчтэнд байх тийм ийм одоо шинэ төсөл сюрприз байгаа. Тэгэхээр хүмүүс бас тэрийг сайн ойлгохгүй ихэндээ одоо яг Gorillaz гэдэг яг шууд ингээд доошоо игээд эхэлсэн тийм. Тэгээд яг хуу тийм сонирхолтой төс байгаа тэгээд бас үз сонирхороо гэж хэллээ. Тэгээд энэ маш үнэн зөв ярьсан байна. Бас нус мэдээллийг бас ухаж олсон байна шүү. Тийм мундаг олсон байна. Хамгийн аятайхан гарсан 2 зургийн маань бас оруулсан байна. Баярлалаа. За, гавьяатай үед. Юуны түрүүнд би ийм урлаг задлага иймэрхүү содон гоё юмыг хадгалах дуртай. Миний ямар ч байсан цуглуулгад маань нэг юм шинээр нэмэгдлээ гэж бодож байна. Маш их гоё сэтгэл гаргаж хийсэн байна. Би ер нь бол багада маш их телевизийн нэвтрүүлэгч болж мэдээлэл их уншиж өөрөө яадаг гэсэн. Тэгээд тэр мөрөөдөл маань өнөөдөр Happy 31 дээр биелэх гэж байна. Өөрөө. За ингээд нэвтрүүлэгч. За. Мөнгө цэцэг хүлээн авах. Оны онцлог мэдээ. Дэлхийн дүүрийн урлагийн ноён оргил болсон Глинкийн олон улсын тэмцээнээс Гран-при шагналыг эх орондоо анх удаа авчирсан Монголын дүүрийн театрын примадонна хэмээгдсэн Монгол улсын гавьяат дүүрийн дуучин мөнгөн цэцгийн түүхийг энэ цаг мөчид онцлохоос аргагүй билээ. За энэ бол яг 2009 оны би яг анхны яг олон улсын уралдаанаас тэргүүн байрыг авчирсан гэдэг утгаараа 9 оны 12 сарын 31-нд ерөнхийлөгчөөс би гавьяач жүжигчин гэдэг цолыг авч ирсэн. Тийм болохоор зэрэг энэ уралдаан бол миний одоо амьдралтай маш тод гоё холбогддог. Тэгээд примадонна гэдэг дээр бас примадонна шүү дээ. Ер нь бол италиар одоо Монголын дүүрийн театрын хөгжлийн цаг үед ер нь миний одоо яг өнөөдөр бүтээж туурвж байгаа энэ он цагт байсан шиг энэ олон сопранууд ер нь байсангүй. Мэдээж байсан. Гэхдээ өөрсдийнхөө одоо нэг уран бүтээлийг хийгээд ингээ явсан. Бидний өмнөх үед бол одоо маш олон сайхан дуучид байсан. Гэтэл манай үед бол маш тод чадварлаг мундаг сопранууд энэ цол хэрэгэн бол ер нь сопран хоолойтой хүнд яг ингэж ирдэг ийм одоо юу гэдэг юм бэ? Алдар хүнд гэх юм уу да. Нэгэн цагт соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн Дашима багшийн эрх шар
хэмээн дуудуулж явсан охин Болгарын хөгжмийн академид суралцаж, Болгарын дөөрийн театруудын тайзан дээр дуулж, эх орондоо иргэн ирээд Монголын анхны Аида болон чинээ өөрөө ч төсөөлөгөө явсан бизээ гэж. За Ташима багшийн Ирэх шар гэдэг энийг бол соёл урлагийн сургуульд сурч байхад манай багшийн маань нөхөр ардын зураач Гунгаас Сүх гэх манай театрын ерөнхий зураач байсан. Одоо хүүн манай театрын ерөнхий зураач хийж байгаа Урлагийн гавь зүтгэл Ганбаатар гэдэг хүн байгаа. Манай Гунгаахын өгсөн хочлоо. Тэгээд би чинь нөгөө охинтой чицүү бит хоёр яг хоёулаа ижлэхэн онд төрсөн, хоёулаа ижлэхэн сард төрсөн. Тэгээд нөгөө 17 настай жоохон охин дөнгөж 10 дугаар ингээд төсөд ороод ирэнгүүт яг л нөгөө охинтой ижлэхэн санагдсан юм шиг байгаа. Тэгэнгүүт л нөгөө надад илүү ингээд анхаарал тавиал ингэхлээр тэгээд багшиг нэг жоохон ингээд хатуу хэлэхлээр уйлчдаг. Тэгэнгүүт нөгөө Гунгаах чинь энэ Ташимаг нэг Ирэх шар гэл ингээл ингэдэг байсан. Тэгээ тэр нь ингээ яваад намайг тухайн үед нэг жоохон тийм очтой болгоцсон. Тэгээ Болгарын хөгжмийн академид суралцах бас нэг алтан боломж олгогдсон байгаа. Тэрний хүчээр, тэрний ачаар одоо мэрэгчлээ маш өндөр одоо хэмжээнд эзэмших тийм одоо хувь тохиол олдсон гэдэг юм уу? Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовский. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. Гой мэдээ байна. Тий, ерөөс буруу Хэдхэн өгүүлбэр байгаа ч гэсэн цаана таны амьдрал тэр чигээрээ байж штэ. Тэр чигээрээ байж. Тэгээд Монголын анхны Аида гэдэг бол одоо Гранд Опера гэдэг утгаараа Аида дүүр бол маш нүсэр том одоо оролцож байгаа бүрэлдэхүүний хувьд одоо манай театрын эдис болсон бүх хүмүүс тэрэнд яг нэгэн цаг мөчид амьсгалуулж чаддаг тийм том Гранд Опера гэдэг. Тэрний яг хамгийн анхны Аида нь бол яахааргүй мөн. Гэхдээ Болгарын хөгжмийн академиг төгсөөд хамгийн анх театрын тайзан дээр Мадам Butterfly буюу Чочо саны дүрийг анх удаа бүтээжсэн юм аа гэж яасан. За баярлалаа. Онцлог мэдээ байлаа. Үнэхээр онцлохгүй харахгүй мэдээ байжээ. За манай оюуныгийн мэдээ маань юу вэ? За өөрийнхөө тухайн онцлог мэдээ уншиж байгаа сони юм байна. За тэгэхээр энд ингэсэн байна. Солонгосын драма дурлагчдын сэтгэл зүрхэн тоногштол дүрийг амьлуулж, дуу хоолойг нь бүтээж суудаг шилдэг дуу оруулагчны нэг бол яхаарахгүй кино дуу оруулагч жүжигчин Пёдрын оюун чимгээ гэсэн байна. За эхлээд ямар ч байсан баярлалаа. За би 2003 онд соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангиар жүжигчин мэргэжлэр төгсөөд тэгээд тэндээсээ хойш бол Монголын үндэсний олон нийтийн телевизэд орчуулгын киноны жүжигчнэр одоо дагалдан жүжигчнэр ажиллаж эхэлсэн. Тэгээд нөгөө манай ангиас ер нь хамгийн олон дуу оруулагч нар төрсэн анги байдаг шүү дээ. Тэгээ энэ мэргэжилд одоо хайрлаж, дурлаж энэ мэргэжлийг эзэмшсэндээ бол маш их баярладаг. Тэгээд одоо дуун найрлагч нар дуудаа чамд энэ дүрийг өгж байна гэх тэр мөч бол надад хариуцлага мэдэрдэг. Надад энэ дүрийг итгэж найдаж өгж байгаа учраас одоо өөрийнхөө чадах хэмжээнд надаас юу гарах боломжтой байна. Тултал нь харуулах юмсан, үзүүлэх юмсан. Энд чинь нөгөө энэ мэргэжлийг жүжигчин хүн л хийдэг. Яагаад гэхэлэр одоо тэр тоглолтыг унахгүй байх те дэлхийд нээлттэй хийж байгаа тэр олон сайхан кинонуудыг айл болгоныхоо амирт одоо тэр дөрүүдийг ингээд төрлөх хилээрээ хүргэнэ гэдэг бол маш сайхан бахархалтай мэргэжил. Тэгэхээр өөрөөс одоо гарах чадвар авьяас юу байна тэр болгоно шавхаад дүрээ гаргахыг хичээдгээ. Нөгөө сар тахлын үе ярьж ах шиг байна те ингээд хүмүүсийг үзэх зүйлтэй яриатай байлгасан Пентас Чансожны дүр гэж энэ бид нар бол энэ үед тэр чинь хөл хорой тогтоосон байсан учраас студ дээрээ байрлаж исэн 2 сарын 10-нд нэр ороод 5 сарын хэдэнд студиэсээ гарч ирсэн байдгийг штэ. Тэр үед чинь яг үзчихсэн тийм тэр чинь наашаа цаашаа явах юм бол буцаад орж чадахгүй. Тийм орж чадахгүй. Тийм учраас бид нар чинь 2 сарын хэднэр жилээ ороод 5 сард яг л ичээнээсээ гарч ирж байгаа юм шиг гарч ирж исэн санагдсан. Тэгээд яаж ч нөгөө орж байгаа кино нь маш стресстэй кино штэ. Тэгээ гол дүрд нь хин чин зориг бит хоёр орж исэн. Тэгээд сүүлдээш нэрээ тэр киноны энерги юм баг хоорондоо таарах байлтай билээ шүү дээ. Жигнэсээ бит хоёр чи ядж ах зэрэгцэн суудаг. Тэгээд нэг аягтаа усаач аятайхан тавьчих чадахгүй хоорондоо чи би гэл нэрээ тэгжсэн. Тэгээд үзэх тэр чин яаж яах нөгөө Солонгостой яг нээлттэй гээл 1-р сизон 2-р сизон 3-р сизон гээл ерөөсөө тэндээ нэгээл манайх руу шууд иржсэн байхгүй. Тэгэхээр хүмүүс их үзэлттэй байсан. Тэр үеэр бид нар бас өөрснөө бид нар ч гэжтэй жавха бит хоёр л корона туссан л да. Маскын жавха ч бас кино уншдаг шүү дээ. Бид нар нэг анги тэгээд
Жавха бит хоёр ч бас яг тэр уг нь бол тэндээсээ гараагүй байж тэндээ корона туссан. Тэгээ хоёлоо одоо яасан нэг л өглөө орж ирээ эксперттэй цацсан чи үнэршлэхээ болцсон байсан. Тэгээ гараад давс амсаж үзсэн чи амт мэдрэхгүй. За гайгүй юм шиг байж тэгээд нөгөө ажиллаа яжсэн чи оройноос нь эхлээ халуураад эхэлдэг юм байлаа. Тэгээд тэр чи ингээ хоёр имлэг рүү бит хоёр нэг нь болохоор нэгдүгээр имлэг рүү би энэ хоошоо энэ гандангийн ишээ бас нэг имлэг рүү ингээ тусгаарлагдаа. Тэгээд тэр үед яалтчгүй нөгөө дуу оруулалт тэр чи ингээ зогсоо тий хүнээс сольж байгаа байхгүй. Тэр чи одоо маш их юм дагуулна. Юу вэ дуу хоолой солигдно гэдэг чинь тий. Дуу хоолой солигдно гэдэг чинь маш их шүүмж авч байгаа юм чинь. Юу яасан манайх ч сошиал дээр ямар ч тийм цензур авахгүй доромжлох шиг болоо шүү дээ. Тий. Тэгээ ямар ч байсан тэр үеийг давсан. За баярлалаа гоё дурсамж байна. Тэгээд төсөлд нь бас нэг юу тайз дэлгэцийн бүтээлч жүжигчний хувьар дүр бүтээж үзэгчтэйгээ уулз болтугай гэсэн байна. Би надад азтай ч гэмээр юм уу те тохиолдол одоо жүжигчин хүн болгон ер нь бол драмын театрт орно, театрын жүжигчин болно гэж төгсдөг. Би яг л адилхан тэдний адил яг тэгж л бодсон тийм хүсэл мөрөөдөлтэй л төгсөжсэн. Гэхдээ 20 жилийн дараа улсын драмын эрдмийн театраас одоо Ганди агш маань яриад ингээд ирээ шалгалт өгөөч манад ийм боломж байна гэд театрын босхийг алгасан байдیں۔ Хайрын виз тэгээд олон дөрүүдийн ингээд жижиг дөрүүдээр ажилласан. Мөн Орфей театрын 1984 гээд жүжиг дээр хадагта фарсенсийн дүрийг дүр дээр ажиллах боломж олдсон. Мөн Дионис театрын нүцгэн хорим жүжиг дээр сонноос аавын дүр дээр ажиллах надад боломж олдсон байлээ. Гих мэтчлээ одоо ингээд өссөн мөрөөдсөн зүйл маань эхнээсээ биелээд явж байгаа. Маш их баяртай байна. Манай гурван зурхаа тэр итгэдэг үү? Маш их би л маш. Тийм манай Би зурхаагаар амьдэрдэг. За чимээгүй юу? За та бүхэн энэ 3 зургаас одоо авмаар санагдсанаа сонгоод авах юм байгаа. Тэгээ бид хоёр тайлбарлая. Авцаж болно тий. Уншиж өгөх юм байгаа. Та гурав маань алийг авмаа. Танд аливаа их сэтгэл үлдээж. Хоёлаа банд бичлэн бодож байна. Цус ойрцсон ч гахаа байсан гэж. Одоос гүзээлцэн гэж хараад байсан чинь. Энэ юу нэг дайжгүй юм байна. За. Мэдгүй яа чин төмсөрхөг болоод. Ягаас нэг юм гахаа шарж идмээр санагдаад. За би эндээс тайллыг уншиж өгье. За хэнийг уншиж чинь? Төмс. За оюун чимэг хичээ. За. Төмс сонгосонтаа 2026 онд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нэгуртай гэж байна. Колумб улсад төмсөөр эх жилийнхаа санхүүг урьдчилан таамаглах заншил тогтсон байдаг юм байна. Ингэхдээ гэр бүлийн хүн бүрийг орны доор хальсалсан хагас хальсалсан болон хальсаагүй гэсэн төмснүүдийг тавьдаг байхны. Хүн бүр нэг төмсийг харахгүйгээр авах ёстой бөгөөд хальслаагүй төмс авбал дараа жилд хангалттай мөнгөтэй болно. Хэрвээ хальсалсан төмс таарвал жоохон мөнгө муутай, хагас хальсалсан төмс авбал мөнгө төгрөгөөр дутууд улмаг байна гэж үздэг байх нэ. За ийм нэг уртай. За ер нь санхүүгийн Энэ бол ганцхан Монгол биш тий. Олон улсад тий Аз, Европын орон дахинд байдаг юм зурхаануудаас би төхөн сонгосон. Би энэ чинь юу юм бэ? Ямар төмсөн юм бэ? Арилгаагүй төмс. Хөтлөө байж чана. Тийм байна. Зээлүүл зээлэхгүй. Би яг зээл олгоё гэж хэлэх гэжсэн. За. Минийх болохоор. За таны энэ бол Тошигами бурхан юм байна. Бурхан. Японы бас нэг юм бэлгэлийн бурхан байдаг юм байна. Ер нь Япон зурхаа гэсэн үг шүү. За Япончууд хэрвээ та энийг сонгосон бол 2026 онд эрч хүчээр дүүрэн байх болно. Чиг чухал. Шинэ оныг ухтан Япончууд шинэ жилийн бурхан Тошигамиг ухтан авахын тулд 2012 сарын 31-нд гэр бүлээрээ их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Гэнэ тэгэхээр 31-нд та энийг авсан сайхан гэрээ цэвэрлэх нь байна. Тэгээд 31-ний орой гэрээ цэвэрлснээр Тошигами бурхныг бол гэртээ урин дуудснаар 2026 онд эрч хүчээр дүүрэн элбэг хангалуун байхын өрөөлөөр Тошигами бурхнараас бэлгэлдэг байна. Ийм цагаан зөнтэй зурхаа юм байна. Надад их гоё энергитэй санагдсан харуул. Антим эрч хүчтэй тий. За манай наран зун ахын маань сонгосон гахай бол ямар учиртай юм бэ гэхлээр Баян биш үү? гаатай гахай. Гайтай. Гаатай. Тал хийгээд яв. За 2026 онд Аз үргэлж таныг дагах болно гэж байна. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн хойд хэсэгт шинэ жилийн баяраар гаатай гахаа зардаг гинэ. Уг гахааг хүмүүс жижигхэн алхаар цохин хаглаад эрэх жилдээ азтай байхыг бэлэгддэг гинэ. Ер нь бол мөнгөний гахаа шиг юм жижигхэн гахааг
хаглаад тэгээд адтай байхыг л бэлэгддэг ийм. Сая хараа үзтээ. Азтай Хараа энергитэй. үзтээ. Тийм байна. Энергитэй. Тэгээд наад төмсчийн дотор байгаа наад гэж хэлээг байхад Тэгээ сая хэлсэнчлэн 2026 онд дөнгөж саяны хэлсэн бүхэн биелэх болтугай гэдэг. Магадгүй энэс ч илүү өөр зүйлийг бас та бүхэн маань хүсчээч магадгүй тэр хүслээ одоо энэ бид хоёр өхийн дугтуун дээр бичиж манай зочдын одоо та бүхний харж байгаа энэ хоёр гацуур дээр манай өмнөх орлогчдын маань хүсэл бүхэн бичээтэй байгаа. Тэгээд биелэх болтугай. Жилийн дараа 365 хоногийн дараа эргээд уншихад энэ баг биелдсэн байх. Тэр сайхан хүсэл мөрөөдлөө та бүхэн маань бичиж үлдээгээрчээ гэж байгаа шүү. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх Пунтрама. Таныг тодорхойлох дүр төрх DS Дамат. Бүсгүй таны төгс төгөлдөр оршихуй энэ бол Сваровский брэнд. Баярлалаа та бүхэндээ. Мөн Дамат. Турк Альберт брэнд Даматын та хамт олондоо шинэ оны баярын мэндийг хүргэж байна. Мөн Пунтрама. Бүсгүйчүүдийн амьдралын лайфстайл, стил имижийг тодорхойлох Пунтрамагийн хамт олондоо маш их баярлалаа. Мөн бусдаас үргэлж нэг алхам урд бай гэж. Энэ бол яхааргүй Японы номер 1 брэнд Seiko-гийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Хамон Evoloderen брэндтэй баярлалаа. Tulip Euroshi хамтран ажиллаж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ Granny juice байж байна 100% жимсний хамттай Big Four Classic Cola чихэр сагараа агуулж маш багтай энэ кола та бүхний баярын хүрээний чимээ байх болно. Мөн баярсан талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэндийн хамт олондоо талархлаа илэрхийлье. Өнөөдөр бид бүхэн Алтан Дарс Bottega Италийн номер 1 оргил ундаас Bottega өнөөдөр та бүхэнтэйгээ хамт задлах болно. 26 оны 12 дугаар сарын тэр нэгэн өдөр жилийн дараа эргээд уулзахад энэ хүсэл нь биелсэн байгаасай гэсэн эрүүлтэйгээр та бүхэн маань өөрийнхөө хүсэл мөрөөдлөө яг одоо гацуур дээр өгүүлж хадгалуулно гэж. энд нөхөр лаанд 200 гэсэн байх юм. Энд хүмүүс бол ер нь янз янзын хүслүүд бичсэн байгаа. Зарим нэг нь уншигдахгүй байна. Зарим нэг нь бол олон нийтэд уншиж танилцуулсан ч байгаа. За болно аха. Нэрээ яа. Миний хүсэл мөрөөдлүүдийг уншаад бүрийг задлах гэдэг шүү. айгу Японоор амьсгалчлаа. Түрүүний яг энэ Японы зурхаатай холбоотой надад зүйлэрсэн. Энэ бас нөгөө Японы зурхаатай холбоотой. Тэгээд энэ Дарума гэдэг тэгээд худалдаж авахтаа ингэж нүдийн зураагүй гэж зарддаг юм билээ. Тэгээд одоо эхэлж бодохдоо өөрийнхөө зорилгыг бодоод нэг нүдээ зурчаад тэгээд зорилгоо биелсэний дараагаар нөгөө нүдийн зурж ингэдэг ийм. Тэгээд энийг бол надад нөгөө миний 10 жилийн найз маань бэлгэлсэн байгаа юм. Тэгээд Азийн сахиус гэж нэрлэдэг японочууд энийг. Тэгээд өрөөс нүдийн зурчаар миний бодлоор бол энэ нэг ийм юу л юм байгаа юм шиг байгаа. Ерөнхийдөө одоо ингээд өрөөс нүдтэй ингээд ийм зүйл ингээд нүдний болонд ингээд тороод тахлаар чи юм шүү дээ. Ер нь бол яаж ч гэсэн. Тэнгүүт нөгөө зорилгын байнга л бодулж идэг. Тэ ер нь чи тэрийг зуршуухал нөгөө тэрнийхээ төлөө зориол нөгөө нүдийн зурхыг л бодно үсттэй яаж ч гэсэн. Тийм болохоор зэрэг ийм сонирхолтой санагдаад энийг барьж ирсэн байгаа. Би өнгөрсөн жил ягаад чи зурж амжаагүй шинэ он гаргацсан байсан. Тэгээд энэ жил та бүхний өмнө зурх хэвээр тийм хувь тавилан байсан юм байна гэж бодлоо. Зүг. Гой бэлгэлтэй. Би одоо бодоод зурчих уу? Болох юм уу те? Болно шүү дээ. Энд айгүй гоё тод гардаг болоо. Тэхүү. За тэгээ. Нэг зурж байгаа хооронд Тэгээ дараагийнхаа юм. 17. Би сахлын авто авчихсан. Тэгээд Ямар учиртай. ерөнхийдөө бол үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тэгээ яг би өөрөө нөгөө сахлаа хусчаар би яг өстой сайн ийм болчдөг байхгүй. Тэгэхээр яг энэ сахлын утга бол ерөнхийдөө бол би сахлын янжсан зүйлийн сахлын утга дуртай. Янз бүрийн сахлын машинтай цуглуулж идэг. Тэгээ гол нь энэ өөрөө юмыг хусаж арилгахтаа гол нь шүү. Засаж янзлах одоо хүний одоо өнгө төрхийг миний одоо ийм одоо имижийг бүрдүүлэхэд одоо сахлаа хусч юм бол одоо маш олон надаас байгаа. Тийм учраас тэрийг засдаг одоо гэдэг утгаар нь нөгөө тэгвэр инх замбраатай байлгах хүний одоо юу гэдэг өөртөө ийм анхаардаг ийм ариун цэвэрсэх юм уу одоо ийм бас нэг ийм соёл байж байгаа
Тэгээд энэ ус өнгөрсөн анхаарах шиг юм уу. Тийм утга зүйлэр бол миний хувьд бол сахлын утга бол маш их чухал байр суурь эзэлдэг. Хөлнийхөө гинжиг авчирсан байхгүй. Тэгээ тэрийг болохоор манай найз надад хийж өгсөн. Тэгээ тэр хөлний гинжинд нэг юм даруултаа зав байдیں۔ Яг энэ зүйлт нь нөгөө даруулт зав байхгүй. Тэгээ би тэрийг авчирсан. Тэгээд ер нь бол нөгөө нэг холны хоол даялах хүсэл мөрөөдөлтэй байгаа бүх зүйлээрээ. Тэгээ тэрийгээл бэлэгдээл аваад ирсэн дээ. За ирэх жил их олон газраар аялах нэ гэж тийм ээ. Хүсэл мөрөөдөл бүхэн биелэх болтугай. За манай гавьяат маа сайн нэг нүдийн зурчлаа тийм. Нэг нүдийн зурчлаа тий гарын доорх материалыг ашигласан чи цэнхэр нүдтэй олчихлоо. Гэхдээ энэ бол надад орчин үеийнхаар бол нэг манифест юм шиг байгаа. Ерөнхийдөө өөрийнх нь нөлөөлт юм байна. нөлөөлөх юм байна. Одоо би тэгэл энийг хараад яаж ийгэл нөгөөх зорилгоо биелүүлэл нөгөө нүдийн зурхгүй бол хөрх юм ингээд өрөөс нүдтэй байл. Нэг бас Биелэхний ашиг зүгээр ингээд нөгөө далайн дэрэмчингийн юм чөв зүрчдэг юм уу? наад чинь тэр үзгийн нэг үсэн авч явахгүй дараа нь хоёр өрнөд. Санаа хийсэн байна. Бодлоцоор надад цэнхэр болоо би. Тэр бадлын шууд ав. Би мөнгөний өгчээ. Энэ сахлын утгыг зүггүй ингээл тавьчих тий. Тэгээ. Одоо Нөгөө тэгээд сайн хэрийн сахал хөсөвч юу л хусавч ургал муу хэрийн сахал хөсөвч урахгүй гэдэг шиг. Тэгээд ингээд ахаар ургадаг болчихсон шүү залуусаа. за тэгээд урилгаад хүрэлцэн ирсэн таагууртаа маш их баярлалаа. Тэгээд сонирхолтой яриа өрнүүлээ бас хөгжөөнтэй сайхан цаг мөчийг бидэвхэн бэлгэлсэн. Тэгээд шийтгэлүүдийг бас хүлээн зөвшөөрөөд бас биелүүлж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Өвлийн өгөн маань очих газар болоо учраас өвлийн өгнийхөө бэлгээ үлдээгээд явсан учраас бит хоёр өмнөөс нь гардуулах болж байна. Нөгөө миний түрүүний ярьсан үг юм уу? Тийм мөн. Амар танд. Энд Хийсэн болов. Тэгээ манай ерөнхий ивэнтгэгч хамтран ажиллагч манай Наран группийн олон сайхан гарын бэлгийн дээдс. Энэ дотор би За тэгээ. адилхан байгаа юм. Адилхан байгаа гэдэг чинь. За баярлалаа. Хож байгаа юм билээ. баярлалаа. 2025 он амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Үүнийгээс ирэх жилдээ баталгаажуулаад одоо ингээд 3 дахь орж ирэх жил бараг дахиад 4-өө хөшөө олон амжилтаараа тий найруулагчаар тий SBN телевизийн 20 жилийн Happy 31-ийн дугаараас тусгай дугааруудаас урагдаад маш олон амжилтаараас эргэж уулзах байхаа гэж бодож хүлээж байгаа шүү та бүхнээсээ. За шинэ оны баярын мэндийг хүргэе. Bottega ориглон дарс. Италийн номер 1 ориглон дарс. Өнөөдөр Bottega Gold. Өнөөдөр манай ялчгүй манай бүсгүйч бол бүгдээ Gold болчихсон. Тийм байна тий. Баян шүү тийм ээ. Энэ өөр төрлийн юм байна тий. Тий өөр төрлөх олон төрлөөс задлж байгаа өнөөдөр 31 төрөл гэж байх уу? 31 ориглон дарс задлж байгаа. Пүү зэн буудах гэдэг шүү. За бүгд нь шинэ оны баярын мэндийг хүргэе. Шууд энэ тискүүрээ. За энэ юусоо сэгсэрэг байгаад хүлээж илаа. Тэгэхээр энэ 2026 он бол Та хэд манаас хэсэрсэн амжилтаар дүүрэн жилээ. за ахыгаа баахан будчихлаа да. Зүгээр зүгээр. Ахаа бас нилээ. Оргилсан байна. Энд чи одоо ингээл ийм их юу ад симэр асгарах нь шүү дээ. Хэн байна? Уучлаарай өгтөө. Надад илүү асгарчлаа. Happy 31 маань бас өнгөө уур амьсгалаа өөрчилсөн юм маш сонирхолтой ийм ээлж дугаарт нь бас зочноор оролцсондоо ийм сонирхолтой гоё зочдтой бас хамтран оролцсондоо маш их баяртай байна. Тэгээд эх 26 ондоо одоо SBN телевизийн маань уран бүтээлчд уран бүтээлийн ол зам гихтэй байх болтугай Монгол түмэн илгээрийн их хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сайн сайхан аз жаргалаар бэлгсэн он жил байх болтугай гэдгийг өрөөё. За энэ ташрамд одоо нэгэнт хоёр ийм эмхтэйтэй би ч уг нь бахан хар юмнуудтай орно гэж бодоод ирсэн чинь сайхан ийм үзэсгэлэнтэй өсгүүчүүдтэй орлоо. Тэгээ энэнийг бэлэгдээд Монголынхаа одоо бүх эмэгтэйчүүд, ээж нэр охтууд одоо эмэгтэйчүүдтэй шинэ ирэх жил улам үзэсгэлэнтэй одоо хайраар дүүрэн тэгээд ийм аз жаргалтай тэгээд байгаараа гэд одоо бүх ирчүүдэд төлөөлөөд Монголынхаа бүх үзэсгэлэнт эмэгтэйчүүдэд шинэ оны мэндийг хүргье. За
Миний хувьд Happy 31 нэвтрүүлэгт анх удаа орж байна. Анх удаа орохдоо ийм одоо нэр хүнтэй, алдар нэртэй сайхан хүмүүстэй хамт орсон бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Мөн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танаа телевизийн хамт олонд маш их баярлалаа. Энэ цаг хугацаанд их талархаж байна. Тэгээд бүхэн шинэ жилийн мэнд хүргэе. За шинэ оны мэндийг хүргэе. За шинэ оны мэнд хүргэе. За энэ сайхан хундагны араас эрхэм гавьяатай хад уран бүтээлийг бас сонсохгүй байж бас болохгүй. Олон ч хүмүүс үлээж байгаа гэж бодож байна. Ямар уран бүтээлээрээ бэлэг барихыг хүсэж байна. За би өнөөдөр маш тийм гэгээлэг гоё сонгодог уран бүтээл авчирсан байгаа. Нэвтрүүлгийн найруулагчийн зүгээс бас тийм сонгодог бүтээл одоо бэлэг болгооч гэж хүссэн байгаа. Тэгээд Giacomo Puccini Богем дүүрийн Музетийн айрыг дуулж өгье та нарт. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Браво! Браво! Бид бүхний өнөөдрийн дугаард хамтдаа байсан бүх үзэгчдэд дахин талархснаа илэрхийлье. Оройн сайхан хамтдаа яриа та бүхэндээ хүрэлээ. Тэгээд маргаашийн сонирхолтой зочдтой өшөө хамтдаа яриагаараа эргэн уулзцгаая. Оройг сайн хүрүүлээрэй. Сайхан хамтцгаараа үзэгчдээ. Happy watching. Шинэ жилийн